сонсогч хамт олонч та бүхэндээ баярлалаа. Бид хөтөлбөрөө зочин цагаар үргэлжлүүлэх гэж байна. За энэ удаад студид улсын их хурлын гишүүн Зандан Шадар хүрэлцэн ирсэн байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн гэдэг баярлалаа. Бүрсээ болдог баярлалаа. Тэгэхээр би бас өөртөө чи ярилцаж ирснээс хойш зөвлөдөх арчлал гэж ярилцаж ирснээс хойш бас 2 3 жилийн хугацаа өнгөрчих шиг болоо тийм ээ. Иргэд маань Улаанбаатарт маань юутаач бас зөвлөлөж болдгийм маань санаа бодлоо хэлж болдгийм байна гэдэг зүйлийг мэдчихсэн байгаа. Ер нь яг хамгийн анх энэ зөвлөлдөх арчлал гэдэг юм Монгол бий болох хэрэгтэй гэдэг бодлыг юунаас хэлж төрж ирсэн бэ? Яг энэ ингээд Монголын арчлалын шилжилт маань нэг л биш ээ гэж одоо хүн болгол санаа зовдөг шүү дээ тийм ээ. Энэ засаглал нэг болохгүй юм, энэ авилгал хийх бол энэ хуулийн хайцын, шударгаас хайцын, энэ баян хоосны ялгаа энэ юунд байгаа юм бэ гэж судалгааны ажил эхэлсэн. Манай арчлал зүг зумаар явж гинүү. Бид бас буруу замаар бодоод хийгээд байна уу? Мэдээ зөв замаар явж байгаа бол залруулах зүйл юу байна? Тэгэхээр манай энэ цөөхөн хамтаа улсын бүрдсэн цөөхөн парламент бол гадны нөлөөнд орох явдал бол одоо их байж болдог үзэгдэл байт юм байна. Одоо лобби одоо юу гэдэг юм бэ? Цөөхөн гишүүдийн батлангарах хуулийн чанар нөлөөлөл ашиг сонирхлын зөрчил гэдэг их том асуудал. Тэгэхээр энэ дээрээс ер нь арчлал гэдэг үгний утга нь юу юм бэ? Ингээл хаан засаг гэж байлаа, социализм гэж байлаа, капитализм гэж ярьлаа. Ер нь арчлал гэдэг ерөөсөө ардын засаг гэсэн үг юм. Ард түмэн засаг эрхийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм байна. Манай Монгол улсын үндсэн хуулийн 3-ын 1-т яг заасан байна. Монгол улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Тэгээ ард иргэд өөрсдөө шууд оролцож болон мөн түнчлэн төлөөллийн байгууллагаар дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Тэр нь яаж хэрэгжих систем бэ гэхээр шууд оролцно гэдэг чинь одоо энэ зөвлөлдөж оролцох нэ. Гэхдээ ард нийтийн санал асуулах гэдэг ингээд ард түмэн оролцдог энэ шууд арчил гэдэг хэлбэрүүд бас байгаа юм л да. Тэгээ тэгэхэр хүн одоо манай дугаар харааны иргэн дугуйгаад мэдээл байхгүй болохоор 5-7 яах вэ ингээд одоо төрийн эрх бариханд оролцуулах мэдээл байхгүй чинь тийм үгүй гэдэг хамаагүй санал сэтгэлийн хөдөлгөөнөөр өгчөж байгаа дэр болохгүй гэн одоо тийм учраас популизм дэлгэрээд идэг. Дэлхийн нийт ч гэсэн ингээд популистчийн хандлага дэлгэрээд идэг. Яг зөвлөх гэдэг үг бол учрыг нь олж хужирыг нь тунгаалах гэсэн үг. Яг үгийн утга нь бол манай цэвэрлэгоон толж гисэн зөвлөлт яах зөвлөж байгаа. Зөвийг олохын тулд зөвлөж. Зөвийг олно гэдэг чинь учрыг нь олоод хужирыг нь тунгаагаад тэгвэл одоо эн чинь юм биш тэгээд. Тэг хүмүүс ингээд зурагт дараад телевизийн байдаг юм уу нэг хальт сонссон мэдээллээрээ юм уу нэг хүмний амд амж сонсоод тэр чинь өстө Монголыг алах гэж байгаа юм байна. Эн чинь юм байна гэдэг нэг тийм түүхийн шийдвэр. Түүхий санал бодлого гэж хэлдэг. Энэ түүхий санал бодлогыг болгодог юм нь бол мэдээлжүүлэх зөвлөлднө гэдэг нь ерөөсөө мэдээлжүүлж хагаад бүх хүнийг мэдээлжүүлэх бололцоогүй. Тэгэхээр төврийн аргаар мэдээлжүүлж байгаа энэ шийдвэр гаргадаг. Дарга нар шийдвэр гаргахаараа ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг. Ер нь галууныг дарахаар хараад Монгол жижиг ус болохоор тэр ч юм уу танил тал хамаатан садан одоо юу гэдэг юм. Улс төрийн нам бүлэглэл ямар нэгэн нөлөөлөл ороод тэр шийдвэр одоо ашиг сонирхлын зөрчилтэй болохоор ард түмний эрх сохироод ард түмний төр итгэдэг буураад. Ийм учраас учрыг нь олж хужирыг нь тунгаад чадах ард түмэн шийдвэр гаргах юм бол тэр ашиг сонирхлын зөрчилтэй дараанаас хамаагүй мөргийн санал гаргасан байна. Бид нар үндсэн хуулийн асуудлыг бид нар 900 мянган үнэн санал бодлоо илэрхийлсэн тэр өмнөх санал асуулга одоо тэр анхны явуулж исэн юмыг уншиж үзлээ 26 жил. Үндсэн хуулийн протоколыг бүгдийг нь уншиж үзлээ хэлцүүлэг. Тэнд бол яг зөвлөлтөөр ард нь хамгийн мэрэгэн зөв их оронч төв шийдвэр гарч чаддаг. Мэдээлэлтэй болчих. Таныг ярьж ихсэн цааш үүд чинь бид бас зөвлөлдөж үзсэн тийм үү? Үндсэн хуулийнхаа асуудлаар зөвлөдөж үзсэн. Улаанбаатар хотыг тийм ээ одоо энэний төрөнд юу хийх ёстой вэ гэдэг дээр бас зөвлөдөж үзсэн. Хэр үр дүнтэй байсан гэж таалах вэ? За энэ анх бол 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр үндсэн хуулийн өөрчлөлт ба зөвлөлдөх арчил гэдэг сэдвүүд олон улсын эрдэмтдийн баг хурл оролцуулж Америк, Солонгос, Швейцар, Киргиз гэдэг олон улсын эрдэмтэд оролцоод ижил төстэй болон юм улсууд эрдэмтэд оролцуулсан ийм хурл хийсэн. Манай Палан суултаа бүх намын дарга нар төлөөлөл ороод үндсэн хуулиндөө энэ улсыг яаж хариуцлагатай зөв зам руу навуулах юм байдаг асуудал ярилцсан гэж байна. 12 дугаар сард нийслэлийн тухайн үндэслэг дээр Батүл даргатай хамтраад одоо үндсэн хуулийн энэ үндсэн хуулийн тэр заалтын хүрээнд Улаанбаатар хотын одоо хөгжүүлэх мастер зөвлөгөөний 14 төслийг эрхэмлэх ажлыг Улаанбаатар хотын иргэдийн 600 иргэдийг төвөр судалгааны самсруугүй төврийн аргаар сонгож авсраад тэгээ самсруугүй төврийн аргаар сонгогдсон иргэд тэрнийг эрхэмлсэн.
гайхалтай нь одоо инженерийн нарийн төслүүдээр ард ирэх юм бол хамгийн ухаантай дараа нарын бодоогүйгээс илүү нарийн хэлж чадж, судалж чадаад санал зөвшөөрж ярилж чаддаг гэдгийг хараад одоо Монгол хүний саруулах ухаанд биширсэн гэж хэлж байна. Метро барина гэхээр метро одоо улс орон өртөө байхад метро барих эргэж төлөх эдийн засгийн үндэслэл нь юу юм гэдгийг асуугаа зөвлөлдөөд гойн ч 20 жил төлөх юм байна. Энэ эргүүлж олох орлого нь хязгаартай юм байна. Энэ метрог хойш нь тавь. Одоо их дээгүүр ирмэлцсэн байсныг хойшлуулад. Гойн Улаанбаатарт ажил эрхэлт Улаанбаатарын утаа энэ асуудлуудыг шийдэх чаар нь одоо налаахад барилгын материалын үйлдвэрлэлийн ажилтны парк байгуулах юм бол тэнцээ хүмүүс шилжин сууршаад жижиг хот үсээ дагуулхад Улаанбаатарын төвлөр саарн дагуулхад хоёрт ажлын байр бий болно. Ажилгүйдэл буурна, Улаанбаатарын утаа замын хөдөлгөөнч гэсэн буурна. Ингээд энэ багнуурд налаахад энийг байгуулах нь ихний асуудал юм байна гэж хэлж байна. Ард нь бол хамгийн мэрэгэн шийдвэрийг гаргаж ирсэн гэдэг. Тийм байл. Гэвч бид ард нийттэйгээ за иргэдтэйгээ зөвлөдөж сурсан байна тийм үү. Гэтэл одоо та бас энэ зөвлөдөг санал асуулгын тухай хуулийн төслийг улсын хурлын дараад өргөн бариад байгаад энэ бүгдийг хуульчилчихъя гэсэн байна шүү дээ. Тэгэхээр хуультай болно гэдэг маань олон нийтийн санал бодлыг бүхэл зүйл дээр асууна гэсэн үг үү? За энэ бол одоо хамгийн чухал асуудал байна. Одоо энэ нэг сарын 1-ээс хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нэгт. Ер нь энэ хууль тогтоомжийн дагуу ч гэсэн ард түмнээсээ заавал санал бодлыг асууж зөвлөж өргөн барих хууль тогтоомжийн орон нутгийн болон улсын түвшинд. Тэгэхээр улсын түвшинд их хурл бол одоо хууль баталгаасаа өмнө одоо холбогдох хэрэгдээс нь одоо нийслэлийн паркийг хөгжүүлье гэх юм бол нийтийн эрх шигт нөлөөлөх, нийт хүүхдүүдийн эрх шигт нөлөөлөх асуудал учраас энийг ард иргэдээс заавал зөвлөлдөх хэрэгтэй, асуух хэрэгтэй. Орон нутгийн төсвийн асуудал байна. Орон нутгийн хөгжлийн сан гэж мөнгө. Энийг одоо нэг сумын дарагч үед юм уу өөрийнхөө дураар хамаатан саданда зарцуулаад байна уу? Аль эсвэл энийг нээлттэй олон түмтэйгээ зөвлөлдөөд энэ аймагт одоо нэхий илтэх үйлдвэр байгуулвал хүмүүс ажилтаа болно, хөдөөжхөн томд бүтээгдэхүүн ашигладаг болно. Үнэгүй хайдаг 500 төгрөгийн үнэтэйгээ яриадахаа боломж өгдөг. Ингэж зөвлөлдөж ярьж байгаа зөвийг олж шийдэх энэ механизмыг нь бол хуульчилж өгч байгаа. Энэ хуулийг 12 сарын 22-ны өдөр баха улсын хурлын гишүүн 30 гишүүн бид хамтарч өргөн барьсан. Гишүүд маань нэмж байгаа. Энэ асуудлаар хэлэлцээ хэрэгжүүлэх гэсэн олон саналууд хөдөөнөөс ирж байна. Бэлчээрийн асуудал ингэж шийдъя. Энийг хуулиар гаргаж өгч хөдөөний малчаа ойлгосон санал гаргаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал ингэж шийдъя гэдэг одоо манай сөрөг хүчний ч юм уу нөлөөхүй лидер гишүүд маань бас эн чинь зөв юм байна. Ингэж ярилцаа гэж саналууд ирж байна. Тэгээ энийг хуульчилж өгж шаардлага болгож оруулснараа энэ ардын үг одоо танай телевизийн брэнд бүтээгдэхүүн бол их бодиттой ард нь гэхдээ нөгөө үгээ хэрэгжүүлэхийн тулд хүмүүс чинь бас олон нийтийн хэвлэл мэдээлэл эрхлэлтэй хамтарч ажиллах энэ нээлттэй ил тод байдлыг бий болгох өчигний цаана өвөгдөг аливаа үйл ажиллагааг өчигийн татаад ил болгоод зөвлөлдөж ярилцах тунгах ийм олон боломжийг бий болгож байгаа ийм их чухал хуулийн төсөл энэ бол Монголын улс төрийн шийдвэр гаргах процессд бол шинэ нэрийн авцарна гэдэгт бид эргэлзэхгүй. Тэр удирдлагын сайн мэдж байгаа хэрэг Дорногов аймагт заман Баянгол дүрх дээгэлвэз Монголын медиа корпорац за ардын үг аяныг хэрэгжүүлээд энэ зөвлөлдөх ардчлалын зарчмаар олон нийтийн үгийг сонсч байсан. За Дорногов аймагт одоо цахилгаан эрчим хүчгүй сум хүртэл цахилгаан эрчим хүчтэй болж за эрүүл одоо орчинд бид яаж амьдрах юм бэ гэдэг асуулаа хүртэл шийдвүүлж байсан. Үнэхээр олон нийт зөв мэдээлэлээр тулгуурлаад альва асуудлыг шийдвэрлэх төр шаардлага тавих гэсэн өөр байдаг юм байна гэдгийг бас олон нийт мэдэрч гисэн баг тийм ээ. Тэгээ би бас нэг зүйлийг сонирхомоор байна л да. Өөрөөр хэлбэл зөвлөх санал асуулгын тухай хууль батлагдсанараа альва хуулийн төсөл яригдах тэр цаг мөчид ард түмнээ сонсноо л гэсэн үг үү? Чи ер нь зөвхөн сонсох биш л дээ тийм ээ. Саналын авна гэсэн үг. Биний хэлдгээр сонсох бол түүхий процесс уу. Ард түмнийг тэнцвэртэй мэдээлэлээр хангана гэсэн. Дорж томдог байна уу одоо хоёр хүн 5-7 байна уу ингээд хоёр өөр байр суурь яваад шин. Хоёулынх нь байр суурийг сонсож байна. Өөрөөр хэлэх юм бол нэг талын зөвхөн мэдээллийг тулгуурлаад гээд шийдвэр гаргуулдаг гэсэн үг биш. Эсвэл телевиз мэдээлэлээр нэг шуугиантай мэдээлэл цацчаад тэрний мөрөөр шийдвэр гаргана гэсэн үг биш. Айл талын нухацтай сонсоод тэрнээсээ асууж зөвлөлдөөд тэгээд энэ хүмүүс зөв ярьж байгааг нэг жижиг групп туугаж байгаа. Одоо Улаанбаатарын зөвлөлдөх санал асуулгууд юм процессор явж байгаа шүү дээ. Нэгдсэн хуралдаа гэдэг. Бүх мэдээлэл хоёр талын мэдээллийг сонсчоод 14 төслөд 14 төслүүдийн мэдээллийг сонсчод тийш хооронд өрсөлдөж байгаа 14 төсөл гэсэн үг шүү дээ. Тэгээ жижиг бүлгүүд хуваагдаад ер нь хүн 20-с доош бол дээш бол зөвлөлддөг үү.
Нэг 15-аас доош бол хамгийн халуун ярианы тойр сууж байгаа хэрвэл энэ нэр нь аль нь зөв юм? Тэгээд асуултаад ирвэл энэ нэр нь метро зөв юм уу? Тийм ээ. Тавталгаа зөв юм уу? Оюутлага зөв юм уу? Аюул нухастай тэр хүмүүс хоорондоо хэлцээд мэдээлэлтэй болцуулсад тэрнээсээ тодруулж ирэж асууна. Эргээд нэгсэн жуулганд ороод. Нэгсэн жуулганд ороод дахиж мэдээлэл аваад нөгөөдөл жахаад зөвлөлдөн. Тэгээ өөр асуудлууд хоорондоо зөвлөж ярилцж байгаа. Энэ чигээр нь энэ дээр ямар ч юм болдог. Хүн зөвлөлдөнө гэдэг нь бол өөрөө тийм нарийн ойлголт юм бэл. Одоо хүн зөвлөлдөхөөр илүү ухаарч нэрээ тийм биш. Одоо хоёр хүнгээ ярилцчих гэсэн нэг мэдээ солилцохдоо нэрээ тийм биш тэгээд нэг ухаардаг шүү дээ. Энэ ухаарл сэхэрлийг бол ингэж ярьж хилцэж хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үгний маш нарийн агуулгуудын дотор зөвлөнө гэдэг үгний утганд байгаа. Сайн бас найрагч дүрс үзүүлж байна л да. Улаанбаатар хотын нөгөө асуудлаар зөвлөдөх уулзалтыг хэрхэн яаж байгуулсан тухай. Зөв магадгүй ингээд нөгөө санамсаргүй тохиолдолд сонгогдсон иргэдээсээ санал бодлын сонсч одоо мэдээлэлээр хангаа дараа нь санал бодлын сонсоод байдаг шүү дээ. Гэтэл юу ч юм яг бидний ингээд ардын үгийг ингээд явуулж хагаад за бэлтгэгдсэн хүмүүсээр саналын сонслоо гэдэг юм уу тийм зүйлийг маш ихээр ярьдаг л да. Тэгэхээр энэ санамсаргүй тохиолдолд сонгогдсон энэ төр гэдэг зүйлийг хуулиндаа ер нь хэрхэн яаж оруулах юм? Би нэг ажиллаж исэн туршлагатай дурдж ярьж байна. Яг зөв өстө та бол одоо хамгийн чухал энэ нөгөө хүн болгонд боломж олж байгаа гэсэн. Одоо чагсаалтанд бол суглаанд бол одоо хүн болгон байна гэсэн. Тэ адилхан. А тэр суглаагаар биш ерөөсөө самсруугүй төврийн аргаар математик статистикийн нарийн аргачлалаар бүх эмэгтэйчүүдийн нас үсээр нь одоо нийгмийн гарал үүсэл бүх ард түмэн төлөвлөж чадах төв самсруугүй төв судалгааны судалгааг мэрэгжлийн байгууллага хийгээд тэрнийг нь хөндлөнгийн хяналтаар хянаад хөндлөнгийн судалгааны байгууллага гаргаж ирээд за тэрнийг нь бол хянах зөвлөлт хяналтын зөвлөлүүд байна. Тэгээд за энэ бол одоо та сонгоцсон байж болно би сонгоцсон байж болно самсруугүй төврийн арга тухайн асуудалд холбогдсон сонгод. Тэгээд тэр хүмүүс одоо зөвлөж ярьсан гэсэн. Яагаад гэвэл 3 сая хүнийг 3 сая бол ингээд ухааруулаад синхруулээд учрыг нь болоод төвчний тунгааныг бол асар олон уулзалт асар олон яриа хэлцээ хийх шаардлага болно шүү дээ. Тэгэхээр одоо судалгааны аргачлалууд их нэг төр судалгаар авчдаг. Монголын ард түмэн одоо тэр номыг дэмжиж байна ч гэдэг юм уу тий. Тэр судалгааг яаж хийдэг вэхээр төврээр 1000 хүнээс ч юм авчиж байгаа шүү дээ. Бүх нийгмийн гарал үүсэл эрхтэй, эмэгтэй, нас, хүйс бүх төврүүдээ сонгож байгаад төвөр дөрөөс Монголын бүх ард түмнийг сонгож чадах төлөөлж чадахгүй математик төврийг самсруугүй төврөөр хажиж. Тэгээд 500 хүн байна уу 1000 хүн байна уу асуудал шийдэхэд орцгоор тэр бүх ард түмнийг төлөөлж чадахгүй самсруугүй төвөр гэдэг бол математикийн шинжилгээний аргачлалыг ашиглаж байгаа л байна. Ер нь хуулийн гол зорилго бол төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах тошнол гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бүхэл асуудал дээр энэ одоо ардын үг маань явж гин гэсэн үг зөвлөлт ардчлалт маань хуультай болчих юм бол. Тэгнэ гэсэн үг ер нь ингээд иргэний улс төрийн тухай хууль гэж бас санаачлагдсан явж байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн. Тэр бол ингээд иргэд нийлээд одоо 50,000 хүн гар үсэг зураад өмсөн хуулийн ч үт юм уу ойлгохыг өршөөх хууль гарлаа гэхэд одоо 20,000 хүн гар үсэг зураад ч юм уу тэр хуулийг өөрчлөх саналыг оруулж болох тухай гэсэн үг. Энэ хуулийн гол зорилго бол ард иргэдийг мэдээлэлтэй болгоод яг ард иргэдийн жинхэнэ бодит санаа бодол ардын үгийг асуудлыг шийдвэрлэхдээ тусгана л гэсэн үг. Харгалзан үзнэ. Зөвлөмж үндэслэл болгоно л гэсэн үг. Ингэдэг болчих юм бол төрийн чих дүлий байна гэдэг биш төрийн чих хонхорхоо болгож байгаа хууль гэсэн. Төрийн чих хонхорхоо болох юм бол ард түмний сонсдог болох юм бол энэ олон проблем асуудал хүндрэл бий болохгүй шүү. Ард түмэн төр одоо түмэн олон түмнүүдтэй гэдэг шүү дээ тийм ээ. Ард түмэн өөрсдөө оролцож одоо их хурлын хилцдэг тэр хилцэгт ард түмэн оролцох гэсэн үг шүү. Мөн үү? Тий аливаа асуудлыг шийдвэрлэхэд ард түмний үгийг сонсох ёстой гэсэн. Үндсэн хуулийн 3-1-р зүйл хангалттай гэсэн. Төрийн эргийг шийдвэрлэхэд одоо ард түмэн шууд оролцох болцоотой, санал бодлоо шууд болцоотой. Гэхдээ зүгээр хоосон одоо бэлтгэл шинжилгээтэй дуурдах мэдээлэлтэй болоод харьцуулж дүгнээд асууж тодруулаад мэдлэг мэдээлэлтэй болсон хүн тухайн асуудлаараа мэдлэг мэдээлэлтэй болж байгаад
саналууд байна л гэсэн үг. Улсын хурлын 30 гаруй гишүүн дэмжиж өөрсдөө хамтдаа өргөн барьсан гэдэг бол мэдээж тэмдэглэг авах одоо боломжтой л гэсэн үг л дээ. Ер нь олон улсад энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэдэг юм бол таас Америкийн нэгдсэн улсад яг энэ чиглэлээр судалж аваад зөвлөж аваад ирсэн юм шүү дээ. Тэг яг уу одоо олон улсын төвшөнд бол одоо хамгийн толгомцоо асуудал бол төлөөллийн арчлын асуудал байна. Яг бол Brexit, Италийн үндсэн хуулийн ард нийтийн санал асуулга, Филиппиний ерөнхийлөгчийн сонгуул, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул нийт дэлхийн түвшинд ажиглагдж байгаа хандлага бол популист гэдэг юм уу тийм ээ? Популист үнцэрхэг үзэл санаа илүү дамгаалж байна. Хүмүүс одоо энэ олон сошиал медиа энэ хүрээнд одоо энэ чиглэлийг харуулцаад байна. Харин хүмүүс учрыг нь олоод товжрыг нь тунгаах юм бол шал ондоо шийдвэр гаргаж байна гэдэг дэлхийн нийтийн гэрээлийн зөвшөөрөөд тэр Brexit байна тийм ээ. Лондонгийн одоо Английн санал асуулгын асуудал байна. Энэ олон санал асуулгууд ийм нөхцөл байдлыг бий болгоод Австрийн одоо ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хүмүүс судлаачид ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэний үр дүнд нь бид нар юуг харуулж үзэх гэхээр ард түмнийг зүгээр оролцуулах гэдэг биш. Салын асуух гэдэг биш. Харин ард түмний энэ яг энэ асуудлын талаар бодтой мэдээлэлээр, тэнцвэртэй мэдээлэлээр хангаж хагаад тэгээ санал асуулын асуугаад харуулж үзээ шийдвэл илүү үр дүнтэй юм байна. Түүнээс мэдээлэлжээгүй зарим талаар энэ мэдээллийн бүүн урсгал донд толгойн эргэсэн сэтгэл хөдлөсөн сэтгэл хөдлөлийн уур амьсгалаар асуудалд оролцуулах юм бол сөрөг үр дагавар одоо бодтой биш зөв биш шийдвэр гарч болдог гэж судлаач үздэг юм хэлээд. Ийм учраас бодтой сэтгэл хөдлөлөөр биш, эмоцоор биш. Харин бодтой мэдээллийг энэ чи ийм юм биш ингээд зээлийн асуудал байт юм. Бодтой мэдээлэл хүн авч байгаад хэлцвэл энэ илүү үрдэнэ болж. Түүнээс шаард ирээд ингэж бодоод байгаа юм л та. Гэхдээ энэ одоо төр зэсгэл дээгүүр шийднэ үз. Би энэ улс төрийн мэдээ үзээд яах вэ? Энэ хуулийн талаар би судлаад яах вэ? Надад матаа биш. Гэж нэг талаас өөр хийх ажил, бизнес сурлахад үзэндээ юм байж. Тоодгүй. Та телевизэн ч юм мэдээг нэх үзэхгүй суугаас олчд гэж. Тэгсэн мөртлөө бас нөгөө талаас эднүүс одоо өстө идж байгаа, уурж байгаа, алж байгаа гэж яриад байдаг. Тэгэхээр аль аль талдаа юм эрэх холбоо ард түмэн төр хоёрын эрэх холбоос энэ зүйлдэх санал асуулга зүйлдэх арчил бий болов. Санамсаргүй төвөр гэдэг хэлбэр дахиад асуумаар байна л да. Юу ч би энэ талаар ярмаар байна. Би энэ талаар санал бодлоо хэлмээр байна гэсэн хүмүүс маш их байдаг. Гэт бид нар судалгаа хийгдэж байгаа учраас санамсаргүй тохиолдол сонгодог. Тэгэхээр энүүнийг хэрхэн яаж зохицуулах юм бол гэж би асуумаар байна. Яг тэгвэл маш идэвхтэй нийгмийн идэвхтэй усуд байдаг. Гэтэл тэр усуд маань өөрсдөө ямар мэдээлэлтэй байгаагаас шалтгаалаад асуудал хандна шүү дээ. За наад чи их чухал асуудал байна. Аливаа асуудлаар зөвхөн сонирхсон хэсгийг оруулахаар тэр бол зөвхөн шууд эрх шигт нөлөөлж байгаа хэсэг болоод шийдвэр нийтийн эрх шигт нийцэхгүй шийдвэр гарч болдог. Жишээлбэл би нэг жишээ хэлээ л да. Улаанбаатар хотод Бакри шиг тийм ээ ажилсан маастан тоосох дүүр шатааж байгаа явдлыг хориглоё гэсэн асуудлыг хилцлээ гэж бодъё. Улаанбаатар хотод. За ийм асуудал хилцнээ ирж орцох нь орцороо гэд нээлттэй зарлчих юм бол нөгөө шатаадаг улсууд л ирнэ. Ёстой болохгүй ш даартан янз бүр хүнд байхад энүүгээр бид нар Амазон одоо ядуулт үнэхээр харгалж үзэхээс аргагүй. Энэ шийдвэр бол гарахгүй байж болно. Тэгвэл нийтийн ашиг үүднээс авч үзэх юм бол энэ олон хүүхэд одоо хордоод олон одоо хор тавдар хичнээн энэ Бакри шиг тахаар хичнээн хүний одоо нас эрүүл мэндэд нөлөөлж байгаа ямар эдийн засгийн үр дагавар гаргаж байгаа юм тийм ээ. Харин энэ хүмүүсийнх нь төлөв түвшний асуудлыг яаж шийдэх ёстой? Ингээд зөвлөлдөөд учрын болж ингээд энэ яг ингээд харцааг уштай байгаа хүмүүс нь өөрсдөө хэрэгүүлээгээ шударгаар тэгвэл тэр хүмүүст нь одоо өөр юм шиг одоо нүүрс өрнжүүд юм хангадаг ч үт юм. Ингээд нийтийн эрх шигт нийцэх шийдвэр авах учраас тэр хүмүүсийн төлөөлж оролцох ёстой нийт эрх төлөөлж самсруу дүүрээр аль нь багтах орж болно. Энэ асуудал шийдэх гэж самсруу дүүр. Тэгвэл яг сонирхсан асуудлаар гэхээр тухайн асуудалд нөлөөлж байгаа хэсэгт оролцохоор нийтийн эрх шигт хамгийн гол энэ зорилго маань бол нийтийн эрх шигт нийцсэн шийдвэр гаргах болно шүү дээ. Зөвхөн нэг албан тушаалтны юм уу? Нэг хэсэг бүлгийн эрх шигт нийцсэн биш. Нийтийн эрх шигт нийцсэн шийдвэр гаргах юм бол өнөөдөр манай толгойн асуудал. Энийг дагаа хариуцлагын асуудал, засаглалын асуудал тийм ээ. Засаглалын чанарын асуудал
дагаж сайжрах гэж байна. Хоёул яг өнөөдөр тулгамдсан асуудал гэх юм бол утаагаа яриад үзье л да. Бид нар оны өмнө бас тэр утааны эсрэг ээж аваад гэж чагсаалцуулгын зохион байгуулалт одоо бас олон нийтийн санаа бодлыг сонсох үүднээс мэдээ сурсгаа гадуур нь явууллаа, утсаар үзэгчтэйг холбоодлаа, бас салбарыг шинжээчдийг авчирч бас ярилцлаа л да. Гэтэл хамгийн зөв шийдвэр нь тэн дээр юу байсан бэ гэвэл өөрөө өөртөө гэрээ дулаалаач гэдэг зүйл маш их орж ирсэн байхгүй. Гэтэл юу чинь бид яг тэр бүхэл мэдээлэл дээр цаг хүчтэй өгчээсэн. Энэ бол зөвлөх ардлын нэг зарчим мөн үү? Хэлбэр мөн үү? Тэр энэ бол талбайд жигсээс уусах одоо нэг агуулгын хувьд бол ер нь үнэхээр хэлбэр мүү. Энэ яагаад тэгэхээр нэг талаас олны санал дээр тулгуурлах шийдлийг хайж байгаа юм. Нийтийн эрх ашигын төлөө шийдлийг хайж байгаа. Тийм зөвхөн би ганцаараа энэ сайхан агараар амьсгалъя гэж биш. Нийт хүмүүсийн төсвийн тулд чи бактерийн шиг дахаа болж байгаа ч тийм ээ. Ядаж гэрээ тулаалаач. Хаана хариуцлагатай бай. Тэгэхээр хин юугаа хийх ёстой юм бэ? Хэрвээ ийм популист маягаар ингэ хандла болчих юм бол ямар хандлага явдаг вөхөр өө ерөөсөө одоо бүгдэнд нь үнгүү цэглээ юм уу гэдэг. Тэгтэл тэр нь улмал их хот руу их нүүлийг даллаад байдаг. Харин яг нийтийн ашигтсан төлөө болох юм бол бүгдээр ингэж хордож явахаар хатвар хамж аваад одоо яад тийм ээ. Арт мөр шийдвэр гаргаж болно шүү дээ. Аха. Дагуул хотуудаа хөгжүүлээч. Дагуул хотоо хөгжүүлээч. Хотод орж ирдэг иргэдийнхаа хязгаарыг тогтоогооч гэх янз бүрийн асуудал гарч ирсэн л дээ. өөрөө энэ бол арт түмэн цэвэр өөрсдөө шийдвэр гаргах юм бол илүү ухаантай шийдвэр. Дараа нь болохоор ус төрөөс найгаад юм уу одоо бүгдийг нь зохицуулж гэж байгаа юм шингэсээр явгаад энэ утаа гавшиг хэмжээнд үүж. Тэгтэл бүгдээр ингээ хордоод байгаад ах юм уу? Өрөө хөлтөд хордуулаад Монгол ирээдүй болж байгаа гэж яриад идэв мөртлөө өрөө хөлтүүдээ тэгээ энд гарч байгаа эрүүл мэндийн зардал хичнээн тэрбум төгрөг гарч байгаа. Энийг нэг нь одоо 25 дахь очлоо хэд хичнээн тэрбум төгрөгөөр хэмжүүлж байгаа. Тэгэхээр зүгээр л сайхан амьд харах замууд байж болно шүү дээ. Өөр шийдэл. Энийг хатуу боловч шийдэл гарцыг нь ард түмэн зөвлөж байгаа гэж байна. Аха. Зөвлөлт санал асуулгын тухай хуулийн төсвийг өргөн барьсан байгаа. Хууль батлагдах юм бол энэ зөвлөх санал асуулгыг хэн явуулах вэ гэдэг зүйл гарч ирнэ. Одоо хэрвээ их хурлаас ч юм уу засгаас дахиад нэг байгууллага орчих юм бол нөгөө л эрх ашигчийн тэндээ давхар явна шүү дээ. Хэн энийг явуулах вэ? За энэ бол бусад хууль тогтоомжуудаа хууль тогтоомжийн тухай хуулиар шаардлага тавигдж байгаа. За. Хууль тогтоомжийн тухай хуулийн хуулиар хууль тогтоомж гаргахдаа тийм ээ бус шийдвэрийн төсөл гаргахдаа одоо ард нэрдээс хилцүүлэг явуулах зөвлөлдөх шаардлагатай гэдэг тавьсан. Мэдээж ингээд нэг хуулиартай нэг байгууллага ийм зарчмаар явуулахгүй. Тэгэхээр энэ хуулийг сэлэх буюу одоо наалт хийгээд энэ хуулийг хэрэгтэй зөвлөх санал асуулганд хуулийг хэрэглэх болсон. Хоёрдугаарт нь заашгүй шаардлага болгож байгаа асуудал болохоор заашгүй шаардлага болгож заашгүй хийх ёстой гэж тавьж байгаа шаардлага нь бол орон төхийн хөгжлөөс орон төхийн түвшинд болов. Заавал орон төхийн хэрэгтэй зөвлөж байна. За энэ яванд бол одоо энэ бэлчээрийн асуудлыг малчид хоорондоо зөвлөж шийдэхгүй бол бэлчээрээ булаацалтаад маргалдаад бэлчээрийн үйл гаргая гэдэг бөө юм болж идэг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ч гэдэг юм тодорхой асуудлууд их юм бол заавал ард түмэд зөвлөдөх ёстой гэсэн юм байна тавьж байгаа. Тэг хин зохион байгуулах аа? Хин зохион байгуулах гэдэг шатанда заасан. Жишээлбэл хууль тогтоомжийн төслөөр бол хууль санаачлагч тийм ээ. Хууль санаачлагч засгийн газар улсын их хурлын гишүүн ерөнхийлөгч байна. Энэ хүмүүс бол хууль санаачлагтай. Хууль тогтоомжийн төсөл санаачлагтай. За одоо орон төхийн түвшинд бол тэр орон төхийн хөгжлийн санг орон төхийн удирдлага засаг заавал хийх ёстой. Гэмчлийн нөгөө хууль тогтоомжийн тухай хууль болон бус хуулиар тавьж байгаа шаардлагуудаараа үүргэжүүлж байгаа. Иргэний улс төрийн эрхийн тухай хуулиар бол ард иргэд санал гаргаж. Жишээлбэл орон төхийн түвшинд одоо 200 иргэн гар авчиж зурах юм бол тийм 100 иргэн сумын түвшинд гар авчиж зурах. 50 иргэн гар авчиж зураад ч юм уу тийм ээ. Их хурлын түвшинд бол одоо 100000 хүн гар авчиж зураад энэ асуудлыг авч үзээч гэж. Өөрөөр хэлэх юм бол одоо зөвлөлт санал асуулгын хуулийн хүрээнд энэ асуудлыг ингэж шийдээч гэдэг хүсэлтийг одоо шатнаасаа өөрсдөө гаргана гэсэн үг үү? Ард иргэд гаргаж болно. Нэг өөргөжүүлж байгаа юм бол тодорхой асуудлуудаар. Одоо орон төхийн хөгжлийн сангаар бол орон төхийн удирдлага заавал хийх ёстой. Үндсэн хуулиар бол улсын их хууль заавал хийх ёстой. Гэт ингээд өөргөжүүлсэн заавал хийх ёстой заалтууд байна. Бус асуудлууд нээлттэй зохион байгуулалттай юм л үү? Тэгэхээр юу ч юм үүрэг хүлээж байгаа
ард нийт бас тодорхой хэмжээнд эрхэлэх ёстой байх л та. Энийг ер нь хэрхэн зохион байгуулах юм бол яагаад гэвэл би одоо санал асуулга хэллээ. Миний санал асуулга тусахдаггүй байна гэдэг зүйлийг яг ардын үг ингээд хэлцүүлэг өрнөж жагаад иргэд маш ихээр хэлдэг байхгүй. Би ийм санал тавьсан чинь жаавал энийг ерөөсөө ярихгүй байна штэ гэдэг зүйлийг маш олон хүн ярьдаг юм байна. Наа чинь одоо асуудал болов. За энэ зөвлөх санал асуулгаас бол зөвлөмж гарна. Зөвлөмжийг үндэслэж аймаг орнотгийн засаг дарга холбогдох даалгавар тушаалтан шийдвэр гаргах үүрэгтэй гэж хуулийн зохицуулж байгаа. Тэгэхээр энэ дээр зүгээр олон нийтэд хандаж та жишээ нь юу хэлэх байна. Яагаад гэвэл энэ одоо хуулийн төслийг өргөн барьсан чинь бас энэ дунд хилцүүлэг өрнө шүү дээ олон нийтэд дунд. Тэгэхээр би юу эргэн хүний өөрийн итгэх оролцоо бас чухал гэдэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй байх гэж би бодоод байна л да. За энэ Монгол улсын иргэн байна гэдэг иргэн хүний үүрэг бол төрийн хэрэг шийдвэр сонгуультай бол идэвхтэй болцсон. Эзэгээр энэ сайн дурын шинж нартай боловч иргэний үүргээ аль зэрэг биелүүлж гинэ гэж өөртөө дүндэх юм бол энэ төр засгийн шийдвэр улс орныхоо ирээдүйд оролцож байгаа дэмжигдэнэ гэсэн юм үг. Аристотелийн хэлсэн үг. Тийм учраас одоо иргэд маань зөвхөн шүүмжлээд яриад суух биш өөрсдөө идэвхтэй оролцох цаг болж байна. Бид бол ийм байдлаар байх юм бол нөгөө хойсгол мөсгөл гэж хүмүүс яриад байдаг. Ийм хүнд байдлыг биш өөрсдийнхөө оролцоогоор юм өөрчлөөд тасаа явах юм боломжийг бид хуулиар бий болгож байна. Таныг зөвлөлт ардчлал их ярьдаг болсон учраас би асуумаар байна л да. Өнөөдрийн Монголын ард шиг та юу гэж өгч байна? Өөр нь яг ардчлалт өөрт нь бол буруу байдаг. Ардчлалыг яаж хэрэгжүүлж яах гэдэгт нь бааж. Бас ард түмэн ардчлалыг яаж ойлгож яах гэдэгт бааж. Тэгэхээр ардчлал гэдэг бол яг үнээр дээр 1940 оны үндсэн хуулинд одоо шинээр орж ирсэн буруу орчуулга юм байна. За. Тэгэхээр энэ буруу орчуулгын ойлголтоор хүмүүс ойлгоод одоос ардчлалыг гуйгуулад гажуудуулаад байна гэж би хэлж байна. За. Яа тэгэхээр энэ бол ардын засаг гэж орчуулж ирсэн байна. Цэвэн жамсраа нь. Демократия гэдэг хашлтанд бичсэн ардын засаг гэж бичсэн. А яг Англи, Орос, Хятад бүх хэлэн дээр нь ардын засаг гэж орчуулдаг. Ардчлал гэдэг үг бол. Ардчлал гэдэг бол демократия гэдэг бол Оросоор бол эртний грек гаралтайг нь бол демос гэдэг нь ард түмэн гэсэн үг, ард гэсэн үг. Кратос гэдэг нь засаглал гэсэн үг. Оросоор народная власть гэж байгаа. Оросоор Хятадаар минжу гэдэг нь бол ард түмэн эзэн суух, ард түмэн засаглах гэсэн үг. Англиараа бол democrats гэдэг нь power of the people, people's governance гэдэг ардын засаглал гэсэн үг байна. Тэгээд энийг зохиосон Цэвэн Жамсраано 39 онд баруунтан болж буруудаад хэлмэгдээд тэгээд 40 оны үндсэн хуулинд ардын засаг гэсэн бүх үгийг ардчлал гэж өөрчилж байгаа юм. Тэр нь бол народнизацич гэдэг юм Оросын нэг нийгэмчлэг гэсэн бүгдийг нэг ижил төвшөнд авчрах гэсэн ийм буруу ардчлал утгатай байна. Энэ бол яг ардчлалын үндсэн зарчим бол яг энэ ард түмэн өөрөө оролцож төрийн эрхийг барь сонгуулиар болон өөрөө оролцож байгаа энэ төрийн эрхийг барь хаан биш, нэг нам биш. Тийм ээ? Ард түмэн та нар эзэншүүл гэсэн үг. Энэ дээр эзэн сууж чадахын тулд энэ зүйлдэг ардчлалыг засахын тулд бид энэ хуулийг оруулж байна гэсэн үг. Түүнээс ардчлалт өөр бидний ойлгоц нь ардын засаг, ард түмэн өөрөө ард түмний засаг шүү вэ? Хаан засаг гэж өмнө байсан. Нэг хүн хаан харьцуулахгүй байна гэд халдсан. Тэгээд аристократия буюу одоо элитийн засаглал гэж бас байна. Одоо цөөн язгууртнууд улсыг авч явах хэрэгтэй гэсэн. Тэр феодалын засаглал унтсан. Тэгээд социализм буюу нэг намын засаглал энэ бас болохгүй юм байна гэд ингээд унтсан. Тэгээ энэ үндсэн ардын засаглал, ард түмний засаглал гэсэн үг. За. Энэ утгаар нь бид энэ зүйлд гарч энэ юм хэрэгжүүлээ бол Монгол улс бол энэ хямрлаа ардчлалын хямралыг энэ учраад байгаа бэрхшээлийг давнд бол. Ягаад өнөөдөр Баян хоосны ялгааг хар. Энэ утаач үнцээр гэдэг биш үү? Зөвхөн янангийн утаа биш. Энэ бол ядуурлын утаа. Энэ бол систем гажуудлын энэ ардчлалыг алдаатай ойлгосны гажуудлын утаа. Хариуцлага байхгүй болсон. Хуулийн засаглал байхгүй болсон. Энэ бүхнийг нүгээр засч иж бид нар энэ ардчлалын хямрал гажуудлыг засна. Тэгэхээр ард түмэн засгийн үйл ажиллагаанд оролцох тэр бүхэл боломжийг нээх үүднээс зөвлөдөг санал асуулгын тухай хуулийн төслийг их хурд өргөн бариад байгаа юм байна. Зочныхаа хэлсэн энэ дүгнэлтээр ярилцлага өндөрлөе. За ардчлал гэдэг бол ард түмэн засгаа барих энэ одоо үйл ажиллагаа юм шүү гэдэг энэ дүгнэлт бас олонний анхаарлыг татж байгаа гэж бодож байна. Танд их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.